Чиний дотор жинхэнэ дэгээр жинхэнэ үнэн сан байгаа эсхийг Бурхны төлөө зовсон бүртгэл чамд байгаа эсхийг болон Бурхныг төлөний дуулууртай дагсан эсхэ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор тэрслүү байдал омих шунал гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь үнэн шудраг биш учраас чи Бурханд хийдэ цаашаагдаггүй бөгөө хизээч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстэй хаан түнд үнэн шудраг цагаан сэтгэл байгаа эсгэс болон цэвэр үсүс байгаа эсгэс хамаардаг. Цэвэр үсүс байгаа эсгэс хамаардаг. Хэрвээ чи маш үнэн шудраг бос асар хорлонд сэтгэлтэй бахир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгээд бичигдэснээр хүнийг шийтгдэг газар очиж дархан гарцаагүй. Чи оригоо маш үнэн шудраг гэж хэлдэг атлаа. Үнэний дагуу үлдэж үнэн үг хэлж хизээч дөнгөдөггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр байна уу? Бурхан чамайг өөрийнхөө нүдний цэцгийн мэт үзэн гэж найдсаар байна уу? Энэ бодол утгагүй босоо чи бүх зүйл дээр Бурхныг мэхэлдэг. Тэгвэл чам шиг бахир гартай хүнийг яаж Бурхныг байлгаж болох юм бэ? Яаж Бурхныг байлгаж болох юм бэ?